Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тэтгэврийн даатгалын шимтгэлийг тогтоон бүрэлдүүлэх хэсэг болон ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад насны ирээдүйн нийгэм баталгааг хангах зорилготой. Даатгалчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлалыг цаашид бүрэн хуримтлалыг тогтолцсон шилжих суурь тавигдаж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монгол Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөлбөр бол ипотекийн зээлийн хөлбөр байдаг. Энэ хөлбөрийг амжилтаар хэрэгжүүлж улс орны хэмжээнд 77 мянган орчин майл өрг шинээр орон сууцнд орсон байдаг. Тиймээс энэ хөлбөрийг цаашид хэрэгжүүлэх үүднээс санхүүгийн бодит тусалцаа ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар заагдаж байгаа юм. Энэ бол өнөөдөр бас энэ одоо бодлогын зээлийн хүүг оруулах таатай орчинд бүрдүүлж байгаа. За нөгөө талдаа өнөөдөр оюу толгоон хөрөнгө оруулалт орж ирэх $1 тэрбум хөрөнгө оруулалт орж ирэх юм бол бүх одоо 2 дугаар үе шатны 8% одоо 5% шилжүүлэх процессыг энэ таатай орчин болно. За дээр нь энэ ондоо багтаагаад энэ оюуны шатлалаар хөтөлбөрийн одоо ажилтныг хангах зорилготой ажиллаж байгаа гэж таатай бас хэлье. Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их найт төгрөгийн хөтөлбөрийн 30 орчим хувь буюу 3 их найт төгрөгийн төлбөрийг тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн 7 хоног шийдвэрлэн байршуулжээ. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдж байна.